Оройн дөргий төв зэг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуй хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрээс Сүхбэд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал бараалглаа. Тэтгэврийн зээлийн нөхцөлд орсон асуудлаар байнгын хороо шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд шалгалт оруулна гэдгээ мэдгдлээ. Путин Витков нарын уулзалт тодорхой үр дүнгүй өндөрлжээ. Хятадын иргэд Оросын улбаны улсад визгүй зорчих боломжтой боллоо. Хонконгийн Орос улсны галт төмрийн хэргийг мөрдөн шалгахыг тушаажээ. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрээс Сүхбэд бүгд найрамд Итали улсад хийж буй төрийн ажилтал Ром хотноо үргэлжилж байна. Ажлын манай улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал доктор Чүү Донгю бараалгаж, Монголын хүнс хөдөө аж ахуйн салбарт өрнөж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ирээдүйн шин чиглэлийн талаар өргөн хүрээнд ярилцсан байна. Улсын эхэнд ерөнхийлөгч Хүрээс Сүхбэд Монгол улсын хүнсний тогтолцоог шинжлэх, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи нэвтрүүлэх, байгалийн нөөцөө хамгаалахад нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын олон жилийн дэмжлэг үнэтэй хувь нэмэр болж ирснийг онцоллоо. Тус байгууллага нь 1973 оноос хойш манай улстай хамт ажиллагаатай байж, бэлчээрийн дороотол, малын өвчин, уур амьсгалын эрсдлийн удирдлага, хөрс усны хамгаалал, бүтээмжийн өсөлтийн чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Хоёр тал уулзалтаар Монгол улсад тулгарч буй дараах сорилтуудыг, тухайлбал уур амьсгалын өөрчлөлтөс шалтгаалсан хуурай шилт, цөлжилт, бэлчээрийн дац хэтрэлт, мал аж ахуйн бүтээмж бууралт, хүнсний доктортой хангамжийн эрсдэл, малын өвчин, био аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн ерөнхийлөгч Хүрээс Сүхбэд Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагад өргөн барьж батлуулсан бэлчээр нүүлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил тогтоолыг бодит ажил болгож, олон улсын төсөл хөтөлбөрөөр хангахад дэмжлэг хүссэн юм. Энэ тогтоолд 40 гаруй орны дэмжлэгийг авсан дэлхийд дахинд нүүдлийн мал аж ахуйн үн цэнийг шинжлэх ухаанч төвшөнд үнэлэх, бэлчээрийн экосистемийг хамгаалтыг дэлхийн бодлого болгох, хүнсний доктортой байдлын олон улсын шийдэлд хувь нэмэр оруулах зорилготой юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал доктор Чүү Донгю уулзалтын үеэр Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэл маш өндөр, цөлжилт, бэлчээрийн дороотол хурдтай, хүнсний систем, байгаль, цаг уурын эрсдэлд амархан доголддог гэж онцлов. Тиймээс тус байгууллага цаашид Монгол улсын төсөлд олон улсын санхүүжилт татах шинж технологи нэвтрүүлэх, бэлчээрийн тогтолцоог шинжлэх ухаанд суурилсан менежментийг шилжүүлэх, хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах чиглэлээр дэмжлэг нэмэгдүүлэхээ илэрхийллээ. Мөн манай улсын ерөнхийлөгч Хүрээс Сүхбэд дараах агуулгыг хүндэт зочны дэвтэрт бичиж үлдээсэн байна. Тэрээр дэлхийд дахинд өсөглөн ядуурлыг бууруулж хүнсний хангалттай байдлыг сайжруулах үйлсэд хүчин зүтгэж буй танай хамт олонд түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол улс бэлчээр, хөрс, усны нөөцийг хамгаалж доктортой бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна. Хүн төрөлхтөн эрүүл аюулгүй орчинд амьдрах болтугай гэж хүндэт зочны дэвтэрт тэмдэглэн үлдээсэн юм. Манай улсын ерөнхийлөгчийн нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хийсэн энэ уулзалт Монгол улсын хүнсний доктортой хангамж, бэлчээрийн бодлого, уур амьсгалын сорилттой тэмцэх болгоход томоохон түлхэж өгөх уулзалт боллоо. Ингэснээр Монголын хүнсний систем, мал аж ахуй, бэлчээрийн менежментийн бодлогын шинжилэл олон улсын дэмжлэгтэй бодиттой үр дүнтэй хэрэгжих боломж улам бүр нэмэгдэж байна. Дараагийн мэдээ, ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох, тэтгэврийн зээл олголтыг 36 сар болгохыг шаардсаар удаж байна. Улсын хурлын дарга ажлаа авсан өдрөө ахмадын зээлийг 36 сар болгоход инфляцид нөлөөгүй гэдэг тайлбар хийсэн. Тус асуудалтай холбоотой өргөдлийн байнгын орооноос гаргасан шийдвэрийг дэлгэрэнгүй хүргэе. Ахмадын тэтгэврийн зээл түүнийхүү хугацаатай холбоотой асуудлууд жилийн өмнөөс хэрэгдэж эхэлсэн. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын Монгол онкон санал хөргүүлж тэтгэврийн зээл дамжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулан үр орлогын харьцаа тогтоох чиглэл өгснөөс үүдэн олон мянган ахмад настан улсын хурлын нийгмийн бодлогын болон өргөдлийн байнгын ороонд гомдол гаргаснаар байнгын хороод энэ асуудлыг хилэлцэн улмаар зээлийн нөхцөлийг урьдын хэвд оруулах, хүүг тодорхой хэмжээгээр бууруулах тухай тогтоол улсын хурлаас баталсан. Гэвч тэтгэврийн зээлийг урьдын хэвээр олгох, хугацаа 36 сар болгох, хүүг бууруулах асуудлууд шийдэгдэггүйгээр барахгүй улам удаашрах хандлагатай байна. Энэ талаар улсын хурлын гишүүн Эрдэнэбат юу ярьсныг хүргэе. Өдөр маш олон ахмадууд яг одоо шийдлийг гаргах гэсэн хүмүүс байгаа. Гэхдээ нэгэн асуудал шүү, олон тавьж байгаа асуудал байна. Тийм учраас бол одоо өнөөдөр бол нэлээд хугацтай ярьлаа. Би бас өнөөдөр энэ арилжааны банкуд, за Монгол банк, за манай гишүүч гэсэн өөрөө баг мэрэгжлийн байнгын хорооны хэмжээнд одоо энэ асуудлууд нь ярилаа. Тийм учраас энийг бол одоо би улсын хурлын бас тогтоол санаачлаа. За энийг бол их хурлын дарга өөрөө бол хэлсэн. Энэ зээлийн асуудлыг нэг тийш шийдъя. Тэгвэл яа харахгүй
энэ ахмадуудын тавьж байгаа хамгийн одоо энэ төр засаг их хурал тавиад байгаа хамгийн их санал тавьж байгаа асуудал байгаад байгаа. Тийм учраас бол энэ тал дээр бол их хурлаар шаардлагатай бид нар тэр хууль эрх зүй за мөн одоо бусад одоо шаардлагатай юу байвал манай арилжааны банкуч гэсэн тодорхой саналууд ирүүлсэн. Энийг хууль эрх зүй хэмжээнд нь зохицуулж болохоор бол тэр зүйлүүдээр бид нар бол шийдъя. Улсын хурлын гишүүд тэтгэврийн ялгаатай байдлыг авч үзэх цаг болсныг онцолж Ахмад наснууд богино хугацаагаар дахин тэтгэврийн зээл авахаас аргагүй болж тэр бүрдээ хүү шимтгэлээ нэмэгдүүлэн тооцоолж байгааг цэгцлэх иргэдийн цалин тэтгэвэр инфляц үнийн хөрөгдөлд гүйцэгдэн үнгүйдэж байгаад Монгол банк дүгнэлт хийх асуудлыг хөндөж байлаа. Энэ дээр одоо гол дөрвөн банк бүгд саналаа ирүүлсэн. Одоо Хаан банк бол маш ажил хэрэгч дөрвөн саналыг явуулсан билээ. Тэгээ ерөөсөө энэ дөрөв дээр ажиллахад бараг манай тэтгэврийн хүн нэлээд буугаад ирнэ. Дээрээс нь Хаан банк бол одоо нийгмийн хариуцлагын хүрээнд бид нэр одоо энэ дөрвөн зохицуулалтыг Монгол банкн дээр хийгээд өгөх юм бол бид нэр одоо бараг ашиг хараад явах вэ? Ахмадуудтай одоо нийгмийн хариуцлагын хүрээнд ашиггүйгээр ажиллаад өгье гэсэн хүсэлтэд ирүүлсэн бэл. Тэгэхээр бид нар бол одоо бодлогын хүү 12% таа байхад одоо банкны operation cost гэж ярьдаг те ажлын одоо зардал дээр тээлрүүдийн цалин, байрны түрээс гээд энэ болгоноо тооцоход нэг бодлогын хүү дээр нэг 2.1 хэдэн хувийг нэмчихэд эрсдлүүдэд хасаад явхад нэг банкны хүү юу зээлийн хүү нэг 14% дээр буугаад ирэх боломжтой юм бэл. Нэмэлт 1 минут авчидах өдөр. Мөнгөлөг гишүүн нэмэлт 1 минут. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол маш олон удаа одоо улс төрийн нөлөөлөл орж одоо нөгөө нийгмийн асуудал болоод хүрээд ирэнгүүт одоо Монгол банк руу янз бүрийн шийдвэр өгөөдөөс учраас нэг бол чөлөөл, нэг бол цуцал, нэг бол буцааж олго гэдэг ингээ системийн доголдуулчаад байна. Тэгэхээр энийг хэдүүлээ ерөөсө хуульчилж чийгээд би ингээ хуулийн төслөө бэлэн болгоцсон, үзэл баримтлал нь бэлэн болцсон. Одоо энэ намрын чуулганд өргөн барих гэж байж байгаа юм аа. Монгол банк нь макро зохистой бодлого боловсруулж хэрэгжүүлэх хүрээнд тэтгэврийн зээлийн хэд өсөлтийг сааруулж гэж оруулж ирсэн байна л да. Тэгэхээр энэ тэтгэврийн зээл маань өөрөө макро эдийн засгийн хэд тэлэлт мөнгөний нийлүүлэлтийг өсгөөд байна гэж үздэг юм уу? Жилдээ ер нь хэд орчим төгрөгийн одоо тэтгэврийн зээл гаргадаг юм бэ бид нар. За цаашлаад бас тэтгэврийн зээлд 150% эрсдлийн жинг тогтоож ажиллаж байна гэж байгаа. Энэ тэтгэврийн зээлийн эргэн төлөлт бол хамгийн сайн өндөр эргэн төлөлттэй байдаг. Яагаад ийм өндөр эрсдэлтэй зээл 150% тогтоож байна? Энэ өөр арилжааны банкудад асар их зардалтай орж ирж байгаа л да. Яагаад тэгэхээр арилжааны банкуд чи үүнд зориулж заавал байлгах нөөц зохис харьцааг өсгөх хэрэгтэй болдог. Тэгээд энэ дээр манай Монгол банкд ажиллах хэрэгтэй байна. Улсын хурлын гишүүн Замира Монгол банкныхныг Ахмад наснуудад хандаж буй хандлагаа өөрчлөхийг хүсэж зээлийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн бол Бат Эрдэнэ гишүүн Ахмадын тэтгэвэр 2009 оны цалингийн дундаж хэмжээндээр гацчихсан Ахмад наснууд иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байгаагийн суурь шалтгаан нь үнийн өсөлт инфляцийн хөрөгдөл болохыг дурдж асуудлыг углуургаар нь харж ажиллахыг Монгол банкнд зөвлөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлийг дэмжих бодлого хангалтгүй хэрэгжиж өг иргэний нийгмийн байгууллагууд ерөнхий сайдад уламжилж дэд сангийн зар сурталд шалгалт оруулах шаардлагатайг онцоллоо. Монгол улсын ерөнхий сайд зандаж төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан юм. Уулзалтын гол сэдэв нь хөдөлмөр эрхлэх боломжоор хамгийн бага хангагдж буй нийгмийн бүлгийг дэмжих бодлого хангалттай хэрэгжиж чадахгүй байгаа байдал түүнийг засах шаардлага байлаа. Монгол улсад хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89 мянган иргэн бүртгэлтэй байдаг ч тэдний ердөө 18% нь тогтмол хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ үзүүлэлт нь хөдөлмөрийн тухай хуулийн хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажилд авах квотын хэрэгжилт маш сул байгааг нотлоно гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт мэдээллийн төв төрийн бас байгууллагын ерөнхийлөгч Инх Баяр дурдлаа. Хуулиараа төр хувийн хвшлийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгох үүрэгтэй. Харин энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд нөхөн төлбөр төлөх зорилттой байдаг байна. 2025 оны байдлаар тус дэд санд 3.6 тэрбум төгрөг төвлөрчээ. Гэхдээ уг мөнгө бодит амьдрал дээр ажлын байр бий болгох, сургалт мэрэгшүүлэх, дасан зохицох орчин бүрдүүлэхэд хэрхэн зарцуулагдсан ил тод бус. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн бодит өсөлтөд нөлөө үзүүлээгүй хэвээр байна. Иргэний нийгмийн төлөөс салбарын бүтц өөрөө бодлогын
хэрэгжлийг удаашруулж буй уулзалтаар хөндлөө. Иргэний нийгмийнхэн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хуулийн хэрэгжилтэд хариуцсан тохируулагч агентлаг болгон өөрчлөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг улс төрийн томилгоогоор бус нээлттэй ил тод сонгон шалгаруулалтаар тодруулдаг байх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа мөн ерөнхий сайдад уламжлалаа. Энэ нь бодлогын доктортой байдал хяналтын хараа тус байдлыг нэмэгдүүлнэ хэмээн тайлбарлав. Уулзалтын төгсгөлд ерөнхийсээ зондогчдор иргэний нийгмийн тавьсан асуудлууд бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд холбогд албаныханд чиглэл өглөө. Мөн засгийн газрын ээлжид хуралдаанаар уг асуудлыг оруулж хилцүүлнэ гэдгээ онцоллоо. Дэмжих сангийн үйл ажиллагаанд хяналт явах асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагаа зарцуулалтад хяналт шалгалт хийж хөрөнгөний зарцуулалтыг иргэдэд ил тод нээлттэй мэдээлэх шаардлагатай бол зөрчилтэй этгээдийн хууль хяналтын байгууллага шийдвэрлэх шалгуулах ажлыг зохион байгуулъя. Энэ айл бол тэгш хүртээмжтэй байх ёстой, ил тод байх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг ийм систем механизмыг бий болгоё. Иргэний нийгмийн энэхүү уулзалт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлийг дэмжих хууль бодлого цаасан дээр төгс харагдавч хэрэгжих явцдаа уялдаагүй байгааг тод орууллаа. Хөдөлмөрийн квот тогтоосон ч ажлын байр бодиттой нэмэгдээгүй. Дэд сангийн мөнгө зарцуулсан ч иргэний хөдөлмөр эрхлэлтийн хувь өсөөгүй. Хяналтын тогтолцоо байхгүй нь гол шалтгаан гэж шинжээчид үзэж байна. Эх 7 хоног засгийн газраас ямар шийдвэр гарах нь хөдөлмөрийн зах зээл төдийгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн бодит хэрэгжилтэд гол эргэлтийн цэг болох болно. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 1992 он жил бүрийн 12 дугаар сарын 3-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан. Энэ өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоог нэмэгдүүлэх, тэгш боломжийг хангах асуудалд улс орнууд анхаарлаа төвлөрүүлдэг билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн суурь бичиг баримт болох дэлхийн хөтөлбөрийг Нэгдсэн үндэсний байгууллага 1982 онд баталсан бөгөөд үүнд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрийн хүртээмж, саадгүй орчны тухай тодорхой заасан байдаг. Манай улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас хөдөлмөрийн насны 89 мянган иргэн зөвхөн 18% тогтмол ажил эрхэлж байна. Харин халамжийн тэтгэр авч буй 35.3 мянга, асаргааны тэтгэмж авагч 30.1 мянга, хөнгөлөлт эдэлж буй 18.4 мянга, амжиргааг дэмжих мөнгөнд тэтгэмж авдаг 28.1 мянга байна. Өнгөрсөн 9 дугаар сард засгийн газар хуралдаанаараа цахимаар нэн төрөнд бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд их өгөгдөл хэмэл оюуны үндэсний стратегийг танилцуулсан билээ. Ирэх 5 жилийн хугацаанд тус стратегийн дөрвөн зорилтыг хангах хүрээнд 66 төсөл арга хэмжээг зохион байгуулагдах юм. Энэ хүрээнд захим хөгжлийн Oracle компанитай хамтран санаачилгад нэгдснээ зарлалаа. Ингэснээр улсын хэмжээнд 60 орчим мянган орчим төрийн албаа агч иргэд Oracle Академигийн олон улсын сургалт дижитал платформыг үн төлбөргүй ашиглах боломжтой болж байгаа юм. Хөтөлбөрийн залуусыг өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал, хэмэл оюуны суурь ойлголт, өгөгдлийн менежмент зэрэг чиглэлээр дадлагжуулж хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн иргэдийн мэдээллийн технологийн суурь чадварыг сайжруулж, дижитал шилжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Зээлийн батлан даалтын сан 2025 оны 3 дугаар улиралд 2024 оноос батлан даалтын үлдэгдлээ 64 тэрбум төгрөгөөр, батлан даалттай зээлийн багцыг 131.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнгээ санхүүгийн зохицуулахаараа мэдээллээ. Гэвч батлан даалт олголтын нийт тоо болон зарим үзүүлэлт өмнөх оны мөн үеэс буурсан байна. Бүсчлэлээр авч үзвэл Ханган бус хамгийн өндөр буюу 57 тэрбумын зээлд 1207 батлан даалт гаргасан бол баруун бус 5.7 тэрбумын зээлд 188, төвийн бус 13.6 тэрбумын зээлд 182, зүүн бүс 17.1 тэрбумын зээлд 215, Улаанбаатар 18.5 тэрбумын зээлд 26 батлан даалт тус гаргажээ. Улсын хэмжээнд нэг зээлдэгчид ногдох батлан даалтын дундаж үлдэгдэл Улаанбаатарт 336.9 сая, орон нутагт 26.7 сая төгрөг байна. Батлан даалтын 12.5% нь худалдаа, 5.9 нь боловсруулах үйлдвэрлэл, 4% нь эрүүл мэндийн салбар, үлдсэн 77.6% нь бусад салбарт ногджээ. Бусад салбарын дийлэнхийг шинэ хоршоо хөдөлгөөн бол ипотекийн зээл бүрдүүлжээ. Их усүрийн хувь шинэ хоршоо хөдөлгөөн 35.3 тэрбум, Азийн хөгжлийн банкны мөн 3338 төсөл 13.1 тэрбум, ипотекийн санхүүжилт 4.6 тэрбум төгрөгийг эзэлж байна. Батлан даалттай олгосон зээлийн 68.1%-ийг иргэн, 31.9%-ийг аж ахуйн нэгж авсан байна. Иргэнд гаргасан батлан даалтын 26%-ийг ипотекийн зээл, шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 51.1%-ийг олгожээ. Та бүхэн дотоод үйл явдлын мэдээг өргөлээ. Одоо үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна.
Сайн мэцэн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Мягмар гарагт Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Москва хотноо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай аж төлөөлөгч Стив Виткоф тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Украины дайныг зохицуулах Америкийн нэгдсэн улсын талын төлөвлөгөөний шинэ хувилбарыг хэлэлцэх зорилготой хоёр талын хоорондох энэхүү хэлэлцээ Кремльд болж бүрэн хаалттай нууц горимд 5 орчим цаг үргэлжилсэн уулзалт тодорхой үр дүнд хүрэлгүй өндөрлсөн талаар олон улсын эвлэлүүд мэдээлээд байна. Хэлэлцээнд Оросын талаас Оросын албаны улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Оросын ерөнхийлөгчийн гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев нар оролцсон бол Америкийн нэгдсэн улсаас тусгай аж төлөөлөгч Стивен Виткоф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар оролцлоо. Уулзалтын дараа Путиний туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ Украинд дайныг зогсоох хэд хэдэн хувилбарыг мөн газар нутгийн асуудлын хамт тодорхой цогц өргөн хэлбэрээр хэлэлцсэн ба Оросын тал Америкийн нэгдсэн улсын анхны энхийн төлөвлөгөөнөөс гадна 4 өөр баримт бичгийг хүлээн авлаа. За яриа хэлэлцээг мөн үргэлжлүүлэхээр тохирлоо гэлээ. Мөн тэрээр одоогоор харилцан буулт хийсэн хоёр тал хүлээн зөвшөөрөх шийдэл хараахан олдоогүй байна. Украины асуудлаарх энхийн төлөвлөгөөний хоёр талд нийцсэн хувилбар гэж байхгүй. Америкийн нэгдсэн улсын зарим санал Оросын хувьд хүлээн зөвшөөрч болох үс байгаач зарим нь тохиромжгүй байна. Тиймээс яриа хэлэлцээ үргэлжлэх болно гэж одоо мэдгдлээ. За мөн ерөнхийлөгч Владимир Путин Вашингтоны зарим саналыг шүүмжилж хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн гэжээ. За энэ удаагийн хэлэлцээ нь Украины асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүйч уулзалтын үр дүнд Америкийн нэгдсэн улс Оросын албаны улсын хооронд шууд холбоо тогтоонд дипломат шугамд сэргээсэн хэлэлцээний шин шат байх боломжтойг шинжээчд онцолж байна. За хэлэлцээ үргэлжлэх хэсэг нь Оросын албаны улс Америкийн нэгдсэн улс Украины удирдагчдын дараагийн алхмуудаас хамаарна. Дараагийн мэдээллийг хүргэе. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 12 дугаар сарын 1-ний өдөр буюу энэ 7 хоногийн даваа гарагт зарлиг гаргаж бүгд найрамдах Хятад ард улсын иргэдийг Оросын албаны улсад 30 хүртэл хоногоор визгүй нэвтрэхийг зөвшөөрсөн байна. За Путиний гарын үсэг зурсан зарилгын дагуу Хятадын иргэд 2026 оны 9-р сарын дунд хүртэл аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор Орос руу визгүй 30 хоног зорчих боломжтой болж байна. Тодорхойлбол эх оны 9-р сарын 14-ний хүртэл бүгд найрамдах Хятад ард улсын энгийн паспорттай иргэд аялал жуулчлал, бизнесийн ажилтнал мөн одоо хамаатан төрөл садантаа зочлох, за шинжлэх ухаан, соёл, нийгэм, эдийн засаг, спортын арга хэмжээнд оролцох, за дээрэс нь Оросын албаны улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зорилгоор 30 хоногоос илүүгүй хугацаагаар визгүй нэвтрэх хэрэгтэй болж байна. Харин тус улсад ажиллах, суралцах, байнга оршин суух зорилгоор нэвтрэх иргэд болон олон улсын авто тээврийн жолооч, багийн гишүүн, ачаа илгээгч, орчуулагч нарын хувьд энэ визний журам үйлчлэхгүй гэдгийг мэдгдлээ. За энэхүү асуудлаар Хятадын гадаад хэргийн яамнаас мягмар гарагт мөн танилцууллаа. Гадаад хэргийн яамны эвлэлийн төлөөлөгч Лин Жан хэлэхдээ Хятад Оросын визгүй зорчих хэлэлцээр нь хоёр улсын засгийн газар ард түмний хувьд хоёр талаасаа харилцан хүчин чармаалт гаргаж байгаагийн илрэл бөгөөд энэ нь хоёр улсын ард түмний найрамдлыг улам бэхжүүлж олон салбарын солилцоо хамтын ажиллагаа дэмжинэ гэж үзэж байгаа гэжээ. За энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээр 2026 оны 100 бүгд найрамдах Хятад ард улсаас Оросд ирэх жуулчдын тоо 30-аас 40% өсөх төлөвтэй байна гэж Оросын албаны улсын аялал жуулчлалын салбарынхны зүгээс тооцоолол гаргасан байна. Зөвлөлийн мэдээллийг өргөөн Хонконгод 151 хүний амьд хүрсэн орон сууцны хороололд гарсан галт төмрийн шалтгааныг тогтоох бие даасан хороо байгуулахыг бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн тэргүүн Жон Ли тушаасан байна. За Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Лигийн мэдгдснээр шинээр байгуулах хороог шүүгч удирдах цогц шинжилэл хийх бөгөөд ирээдүйд одоо энэ төрлийн эмгэнэлт явдал гарахаас урьдчилан сэргийлэх тал дээр анхааран ажиллах болно гэжээ. За их баригчдын мэдээлснээр энэхүү одоо галт төмрийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 3-4 хоног үргэлжилж магадгүй байгааг нь за өнгөрсөн лхавг гарагт их засвар хийгдэж байсан Ванфукорт орон сууцны хорооллын 8 байрны 7 төмөрт өртсөн. За энэ нь Хонконгод сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд хамгийн олон хүний амьд хүрсэн орон сууцны одоо галт төмөр болоод байна. За мөрдөгчнөр барилгуудын эргэн тойронд байрлуулсан хамгаалтын тор болон барилгын гадна тард байрлуулсан одоо бусад шатамхай материалуудаар дамжин төмөр гарсан. За мөн стандарт хангаагүй байсныг тогтоосон байна. Барилгын компани захирлуудыг оролцуулан нийтдээ 13 хүнийг санаатаа бус хүн амны хэрэгцээ чиглэн баривчлаад байгаас гадна авилгын эсрэг байгуулагч мөн 12 хүнийг өөр мөрдөн шалгалтын хүрээнд саатуулаад байна. Та бүхэнд гадаад мэдээ өргөлээ анхаарлаа хандуулсан баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар өгөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр та.